Сайн байцгаана спортыг залуусаа чи бэлгүн мэдчилж байна. Whey уураг, цэвэр whey уураг гэж яг юу юм бэ гэдэг талаар маш товчхон бөгөөд хөгжилтэй видеоныг хий гэж бодлоо. Тэрний хийхээс эхлүүлэхээс өмнө та бүхэн нэг юм харуулъя. Лимоныг би одоо энэ сүү рүү хийлээ. За видеого эхэлцгээе. Та бүхэн маш их амжилттай 15 минутын дотор маш олон хүмүүс лайк дараад энийг үнэхээр сонирхсан бололтой. Цэвэр whey уураг гэж яг юу юм бэ? Whey уураг гэдэг нь болохоор шар сүүнээс гараж тунгааж авсан уургийг whey уураг гэдэг. Өөрөөр хэлбэл сүүн дотор шар сүү гэдэг юмд нь орсон уург нь болохоор whey уураг болоод тэгээд тэрнээс нь гадна одоо бас казеин гэдэг буюу удаан шингэдэг уураг нь бас сүүн байдаг. Энэ хоёрыг хооронд нь бие биенээс нь салгаад whey казеин гэж гаргаж аваад хүмүүс суплемент болгож хэрэглэдэг. За тэгээд одоо яг whey уураг нь сөрөг нөлөөтэй юу? Ойрын үед Power Nutrition дээр тиймэрхүү асуулт маш их ирдэг. Сөрөг нөлөө нь яг юу юм бэ? Ямар нөлөө байдیں۔ Уураг нэг сав уураг ууцсан одоо хэр удаан завсарлах хэрэгтэй вэ гэд маш их хүмүүс асуудаг. Тэгээд тэрэнд би зориулаад ийм видео хийж байгаамаа. Яг ингээд хэлэх юм бол whey уураг гэдэг нь шар сүүнээс гаргасан уураг. Өөрөөр хэлбэл би ямар ч тийм суплементийн талаар ярихгүйгээр одоо хүмүүс үйлдвэр дээр юу болдог гэхээр шар сүүнээс whey гэдэг тэр нунтгийг гаргаж авчаад тэр нунтгын дээр нь янз янзын нэмэлтүүд хийдэг. Одоо жишээлбэл хамгийн их мэдээж хийдэг зүйл бол амтнаас гадна чихэр орлуулагч хийдэг. Тэгээд тэрнээсээ гадна үйлдвэр болгон янз янзын өшөө нэмэлтүүд хийдэг. Зарим нь янз янзын хэрэгтэй ч юм хийдэг, зарим нь янз янзын хэрэггүй хогч хийдэг. Тэгээ хэрэггүй хог хийснээсээ болоод тэрнийхэн сөрөг нөлөөнүүд нь янз янзаар гардаг. Зөвхөн цэвэр шар сүүнийх нь уураг нь болохоор ямар сөрөг нөлөөтэй юм бэ гэдгийг ерөнхийдөө би та бүхнээс бас зөрүүлээд эхлээд асуусан байгаа. Энийх нь учир нь яг юу юм бэ гэхээр та хэрвээ сүү уухта та сөрөг нөлөөнийхэн талаар бодож үзчихсэн үү? Ямар нэгэн үнэний сүү уухта та сөрөг нөлөө нь юу юм бэ? Би өнөөдөр одоо нэг 2 литр сүү ингээд энэ 2-7 хоногийн дотор ууцсан. Одоо савнд дууссан. Одоо хэрэг завсарлах вэ гэж тэр талаар бодож асууж өөрөөс ямар ч асуулт асууж байгаагүй зүгээр хүнс бол хүнс тэгээ хэрэгэлдэг. Тэрнтэй адилхан та хэрвээ сайн чанарын цэвэр whey уух юм бол сүү уснаас одоо сүүний одоо өөрөөр хэлбэл шар сүү уснаас ямар ч ялгаагүй гэдгийг хэлэх гээд байна л да. Одоо өөрөөр хэлбэл би сая энэ нэг стаканд нь болохоор цэврээр нь орхиод нөгөө стаканд нь би лимон хийсэн байгаа. Энэгээр яг юу харуулах гэдэг нь хэрэг одоо би энд ингээд шүүлтүүр би хийсэн байгаа альчууртай. Одоо би жишээлбэл ингээд хөнгөн асуулаа. За одоо юу болж байна гэхээр ерөнхийдөө үйлдвэрийн процессыг хэлбэрчлэн тайлбарлах юм бол нэг иймэрхүү болж байна гэсэн үг. Юу бол сүг гашилгаад шар сүүн ингээд доошоо унаад шүүлтүүрээр дээр нь эдэм одоо үлдэхээр юу болж байна гэхээр доор энд болохоор ус whey уураг хоёр доор нь орж байгаа. Дээдлэлт нь тунсан зүйл нь болохоор казеин, тос хоёр нь дээр одоо ингээд гашлаад тунж үлдэж байна гэсэн үг. Тэгэхээр дахиад би танаас зөрүүлээд асуухад та сүү ууж байхдаа сүү уухаар илгэнд муу эсвэл бөөрөнд муу гэж ярьдаггүйтэй адилхан цэвэр сайн чанарын whey уух юм бол ямар ч нөлөө байхгүй. Тийм болохоор нэг савыг уучаад одоо завсарлах шаардлагатай ч гэдэг юм уу, тийм ямар нэгэн бодол орох шаардлагагүй. Энэ бас зарим хүмүүс нь болохоор би нэг саяхан бас нэг видео хийсэн байгаа. Whey уураг бөөрөнд муу юу үгүй юу гэх тэгээд бөөрөнд муу биш ээ гэж тайлбарсан чинь доор нь хүмүүс тэгтээ бөөрөнд муу биш, тэгтээ илгэнд муу баг. Эсвэл зарим хүмүүс нь болохоор whey уураг уухаар өргүйдэлд ордог гэднэр гэх тиймэрхүү юм байдаг. Тэгтэл яг whey уураг гэж яг юу юм бэ гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Whey уураг гэх юм бол дахиад одоо харуулъя. Одоо жоохон том шүүлтүүрээ гарсан баг. Энэ одоо энэ шингэн энэ бол одоо whey уураг. Дээр тунсан энэ цагаан казеин, тос хоёр нийлсэн байгаа. Тэгэхээр сайн чанарын whey уураг уух юм бол асуудалгүй. Хамгийн гол нь компани үйлдвэрүүд энэ одоо эндээс одоо усыг нь тунгаагаад нунтгийг нь гаргаж авчаад янз янзын нэмэлт хийж байгаа тэр нэмэлтнээс шалтгаалдаг. Одоо нэмэлтэнд нь зарим газрууд болохоор
янз янзын эм тариа ч юм уу янз янзын хэрэгтэй хэрэггүй юм хийснээсээ болоод тэр нь илгэнд ч юм уу бөөрөнд муу нөлөө үзүүлэх боломж байдаг. Эсвэл одоо юу гэдэг нэмэлт нь одоо чихэр орлуулагч нь хэрвээ таны би чихэр орлуулагч дээр ямар нэгэн асуудалтай байдаг бол тэрнээсээ болоод та сөрөг нөлөөтэй болно гэсэн үг. Тэрнээс яг зөвхөн 100% цэвэр way уурнаас болоод бол та ямарч өөртөө асуудал байхгүй. Эсвэл та сүүний харшилтай бол бас асуудалтай болно мэдээж. Тэрнээс биш ямарч асуудалгүй. Тийм болохоор заавал завсарлах энэ дэр шаардлага байхгүй. Спортоор хичээлдэг хүмүүс бол тогтмол тууштай хэрэглэхэд ямарч асуудалгүй гэдгийг товч видеогоор хариуллаа.